20 дугаар анги. Тушаалаас хойш багтай хүнийг барьж чаддаггүй арчаагүй. Чадваргүй хүнийг хүлээн өрөхгүй. Ялангуяа солонгос хүнийг энд байна. Сато Хироши, чамайг ажлаас халж байна. Гото манай цагтаагийн газраас яв! Ахлах дэслэгч Кимура Сато Хирошиг яг одоо эндээс нэн даруй гарга. Дарга. Шалтгаангүй ажил тасалсан гэж надтай хариуцлага. Гэхдээ эн чинь айс алах шалтгаан биш. Намайг солонгос өнгөсөн шалтгаанаар халж байгаа юм уу? Намайг гаргасан тулаад тайлбарлал гэж байгаа юм уу? Таны хэлсэн үг Япон солонгос үндэстэн нэг үндэстэн гэсэн амбан сайдын газар өрөөтэй нийцэхгүй байна. Та гаргасан тушаалаа тайлбарлаж өгнө үү? Би дэс ганц чалхам холдохгүй. Зайл гэсэн бол дуугүй зайл. Шийдвэрээ тайлбарлал гинэ. Дарга тавшир. Япон солонгос хүмүүс нэг үндэстэн гэв үү? Тэр үрэг чинь Япон улс солонгосчуудыг захирахын тулд зохиосон юм. Японы эзэн тулсын язгууртан гаралтай хүмүүсийг гүрний иргэшээлд орж дарлуулж амьдэрдэг хүмүүстэй яаж харьцуулж чадаж байна? Дарга та тавшир. Би эндээс гаргачих юм. Ишита, Такеда, юу хийгээд байгаа? Эндээс хурдан гаргаадах. Гүйцэтгэх. Шодрог бус байна. Яагаад гэдгийг тайлбарлаач. Дарга. Тийм амар номогдоход чадахгүй гэж хэлээд байсан юм. Ерөнхий даргын хэлсэн үнэн байж. Дахид Жуннуугийн цагтаагийн газраар шагахгүй болгоод өг. Гүйцэтгэх. Дахиж миний нүдэнд битгий өртөөрэй заа юу. Шин дарагч бас чамайг харвал төвчиж чадахгүй л болов. Ой, харуул. Дахиж оруулж болохгүй шүү. Мэдлээ. Баг. Ахлах дэслэгч Кимура. Би халагдмааргүй байна. Ямар ч шийтгэл байсан би. Ажлаас нь битгий халаач тээ. Ахлах дэслэгч Кимура шүүн. Тэслэгч. Миний сэтгэл одоо л нэг юм тайвширх шиг боллоо.
Чи гантуг тийм их үзий яддаг байсан юм уу? Хөө айх нь мэдээж шүү дээ. Тэр мөгтэй. Тушаалыг биелүүлж ажиллах ямар аимшигтай байсан гэж халагдсан нь ястай нэг таарсан юм. Ганту ажлаасаа халагдсан болохоор танд тоол нэг санаа амар хэлэх боломж олдлоо. Үннийг хэлэхэд ахлах дэслэгч Кенжи Гантугийн ээжийг гэсэн байхгүй юу? Юу? Тэр чинь юу гэсэн үг юм? Ах яагаад Гантугийн ээжийг буудсан юм? Далигач Кенжи жаахан түргэн зантай шүү дээ. Гантугийн мэдрэл муутай ахыг гэж бодоод ээжийг буудсан байхгүй юу? Ганс гэж юу гэж тийм байх вэ? Ахлах дэслэгч буруу бодсон. Буруу бодсон болоод л ээжийг буудаж тэрнээс даа хөөрхий. Азуулахад Солонгос хүмүүс ээж хоёрын үхлийн шалтгааныг тэдэн л үүж байхгүй юу? Тэрийг яагаад одоо хэлж байгаа юм бэ? Туг найзаа гэж бодож байнга өмөрдөг болохоор хэлээгүй маа. Энэ талаар мэдвэл Гантуд илүү сайн хандах байх гэж бодсон юм. Тэгээд чи Ганту тухай мэдээгүй байх л да. Ганту энэ тухай үнэхээр мэдээгүй юу? Тэгэлгүй яах вэ? Мэдсэн бол түргэн зантай хүн зүгээр суuna гэж үдээ. Тэр дороод араас нь ирж ахлах дэслэгч Кенжигээс өшөө авах байсан байлгүй. Тэр үед ахын хөрсөн багтай хүн Ганту байсан юм биш үү? Та зүгээр үү? Буудсан гэдгийг Ганту мэдэж байгаа бол мэдсэн хэрний мэдээг дөрөсгөж байгаа бол яах вэ? Ахлах дэслэгч гойсоо. Гантуг түргэн ол хурдл. Ахлах дэслэгч Гойсоо. Ганту яваад ирээ. Гантугаар яах гэ? Лара өрөөндөө байна уу? Юу болов? Царай чинь яачих? Шинэ дарга намайг ажлаас халчихлаа. Халсан гинэ? Ажлаас чинь халчихаа юу? Кимура дарга тушаагаагүй бол ийм болохгүй байсан. Чи Кимура даргын тушаалыг хүчингүй болгуулж чадна. Туг Шокой бүлгийн гишүүн болгоно гэж хэлэнгүүт халчгад надад хүссэн юм байх та. Намайг ямар шалтгаанаар халсан гэж санана? Солонгос хүн болохоор халсан. Битгий санаа зовдоо. Чамайг Шокой бүлгийн гишүүн болгооч гэж яг хэлэх гэж байлаа. Кишокай. Тэр Кишокай гэдэг байх нэ. Жуннуугийн цагдаагийн газараас халагдчих бол Кишокой бүлгийн гишүүн болж чадах уу? Цагдаагийн ерөнхий газрын дарга амбан сайд болмоор байна гэсэн хүсэл шийдэмгэн хааччихаа вэ? Хүсэл хизээч дуусахгүй. Хүний хүсэл хязгааргүй гэдгийг мэддэг юм уу? Яг наадах чинь дал гарсан хөгшин толгойлогч. Толгойлогч юу ямар хүн байдгүй. Чадвартай гэхээсээ илүү шунал хөсөлтэй хүн амжилт хүрдэг гэдэгт итгэдэг хүн дээ. Та
Толгойлогчд чи гарцаагүй таалагднаа. Тэр хүнтэй хизээ уулзч болох уу? Тун удахгүй. Баярлалаа. Ямар хариу өгснийг мэдмээр байвал Ким Хуажанд 7 цагийн үед хүрээд ирээрээ. Ойлголоо. 7 цагт Ким Хуажанд. Баяртай. Орой уулзъя. Кенжи Игантугийн ээжийг үү? Манай Кенжи ээжийг буудсан гэж үү? Тэгвэл Игант хий чи намайг төрсэн байж мэдэх юм. Одоохондоо баттай хэлж чадахгүй нэ. Түг Кенжи ахыг ээжийг буудсан гэдгийг мдээгүй байж ч магадгүй. Мэдсээр байж мдээгүй дүр эсгэж байвал яах вэ? Багтай хүн гэдэг нь улам баттай болж байгаа юм биш үү? Тийм болохоор л Игантуг ажлаас нь халж болохгүй. Та Мураяма даргаыг ятгаад өгөөч аваа. Кимура Таро байна. Толгойлогч бид ирлээ. Яг одоо Бээжинд болгоё гэж хэлэнгүүт халлаа гэж. Ерөнхий дарга та энд өрч. Танаху Кимура Шүнжи Туг багтай хүн баттай нотлохоо олсон гэж надад өөрөө хэлсэн юм. Тэглээж гэсэн гэдэг нь мэдэгдэхгүй нэг мөн солонгосыг хишгэж юун гэж хүлээн зөвшөөрч чадахгүй. Сато Хироши бол Японы эзэн тул төлөв. Сато Хирошигийн тухай битгий яраарай. Мураяма дарга. Кимура дарга. Маргааш Гуанду мужийн цэргийн захирагчаас амбан сайдад яаралтай шуудан цэргийн хүчийг содруулах дайны талбар руу эмэгтэйч амбан сайдад шийдвэрээ гаргахын туслаарай. Мэдлээ. Өөрийнхөө дураар хүссэн цагтаа дуудаж уулздаг өнөөдрөөс болоорой. Тэгэхээр би чамаас нэг юм гуйх гэж ирсэн юм. Завтай байгаа бол гуйлтыг минь сонсож үзээч. Игантуг Кишокой бүлгийн гишүүн болгох гэтэл танаа аав эрс эсэргүүцснээс болоод миний санаа бүтсэнгүй. Игантуг Кишокойд оруулах гэж юу? Чи Гантуг Кишокой бүлгийн гишүүн болоогүйд яагаад бухимдаад байгаа юм бэ? Коногийн гар хөл болохоор төрүүлж учрыг алахыг хүсээд байгаагүй л үү?
Угаасаа Конна амиа алдсан. Иганто эзэн тулсын төлөө үнэнчээр зүтгэдэг болохоор алдахад хайран байна. Хайран байсан ч хай. Иганто болохгүй. Яагаад? Иганто чиний найз биш юм уу? Чи арай автагаа адил Игантог багтаа хүн гэж сэжиглэж байгаа юм биш үү? Чи өөрөө багтаа хүн биш гэсэн баталгаа олсон гэж надад хэлсэн биз дээ. Шинэ мэдээлэл олдсон. Тэр мэдээллээс үзэхэд Иганто багтаа хүн байх магадлал их байгаа. Шинэ мэдээлэл ээ? Ямар мэдээлэл юм? Чи мэдээд хэрэггүй. Багтаа хүнийг барих нь зөвхөн миний үүрэг. Зөвхөн гинэ. Зөвхөн гэв. Би ч бас чамтай адил багтаа хүнийг зүйл дуусгамаар байна. Хэрвээ би төрүүлээд барьчихвал яах вэ? Харин ч сайн юм болж цагдаагийн газар ажиллах хэрэггүй. Кимура шүүнжи таныг сэжиглэж байна гэж сонссноос хойш би ганц ч өдөр сэтгэл хамар унтаагүй. Дамсарын толгойлогч юу ч болж байсан. Төвчээрийг загсан. Цагдаагийн газар ажиллах нь олон талаар ашигтай. Амиа алдах байлаач тэднээс нүд салгаж болохгүй. Дарга чин зөвшөөрөхгүй байгаа бол ажилдаа буцаж орох хамаргүй шүү дээ. Лараг Кишокай бүлэгт хэрэг хэрэг мэдлэлтэйг мэдэхгүй чи. Толгойлогчоос намайг гишүүн болгооч гэж ятгах гэсэн. Хүлээж л бай. Тэр бүлэгт хэлсэж яах гэж байгаа юм бэ? Үүрэнд нь орж чадвал толгойлогч гээд байгаа хүнийг устгах чадна гэсэн үг. Та ганцаараа юу ч хийж чадахгүй шүү дээ. Би тэдний эсрэг ганцаараа тэмцэж чадахгүйгээс хойш толгойлогчийн төрүүлж устгах нь хамгийн зөв сонголт. Ноёнтон. Та санаа зовлтгүй дээ. За гарч чадрий. Шинэ мэдээлэл олсон. Тэр мэдээллээс үзэхэд Иганто багтаа хүн байх магадлал их байна. Качияма. Ким Хважонд багтаа хүнтэй тулалдаж байхад чи хаана сэлмээрээ шарах тулсан бэ? Баруун гар бас зүүн хөлөнд нь. Баруун гар зүүн хөлөнд нь гинэ? Ким Хважон. Яадаг юм бэлээ дээ. Одоохондоо чамайг гишүүдийн хинэн ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм үү? Харамсалтай юм. Жаахан л хүлээч. Би ямар ч аргаар хамаагүй толгойлогчийг ятгана. Араа чамайг өргөж авч дуучин болгосон нөгөө өвгөн тэр хүн
Толгойлогч чинь биш үз. Тийм биш бол чи яаж Кишикой бүлгийн гишүүн болсон байх вэ? Миний амьдралыг сонирхож байна уу? Кишокой бүлгийг сонирхож байна уу? Хоёуланг нь. Намайг санахгүй байсан хүн үнэхээр амьдралыг минь сонирхлоо гэж юу? Чиний зүрх сэтгэлд ганцхан мөгдаан л байгаа. Би 9 настайдаа эцэг эхээ гинтж өөрийнхөө хүслээр дуучин болсон. Эрчүүдийн сэтгэл нүдний харцыг би төвөггүй уншиж чадна. Чамайг Кишокой бүлгийн гишүүн болох гэж надтай дотносож байгааг чинь мэднэ. Гэхдээ миний тухай бас өнгөрсөн амьдралыг минь сонирхож байна гэж надад битгий худлаа хэл. Ийм сайхан эмэгтэй сэтгэлийг шархлуулдаг. Би ч муу хүн юм аа та. Гэхдээ чиний амьдралыг сонирхож байгаа минь үнэн шүү. Гашуудлын хувцас өмсөж Япончуудын өмнө нулимс сунгаад зогссон чи яаж яваад амбан сайдын өмнө Японы төрийн дуул дуулахаар тийм нэр хүндтэй дуучин болж чадсан юм болоо. Сато Хироши болж нэрээ сольсон чи чиний амьдралд өнгөрсөнтэй ч адил яг тийм зүйл тохиолдвол магадгүй би чамайг дахиж аврах баха. Чамайг Лара байсан ч дууч юм байсан ч хамаагүй. Хоёулаа толгох уу? Сато Хироши. Чиний төлөө. Хэрвээ чи багтай хүмүүс юм бол намайг хайртай эмэгтэй чинь хороох гэж байсныг харсан л баймаар юм. 5 жилийн өмнөхтэй яг адилхан тийм зүйл тохиолдвол чи намайг аварна гэсэн үү? Худлаа яриха болтоо. Намайг яагаад энэнд чинь итгэнэ гэж бодов вэ?
Үгүй нүрээ. Ухаантай байгаа ч дээ. Чи Икантуг багтай хүн мөн гэдгийг мэдлээ. Тэрнийг дахиж алдаж өршөөж болохгүй. Юунд нь эргэлзээд байгаа юм бэ? Юунд? Качияма. Масаког дуудаад ир. Амбан сайдын газар. Өнөө өглөө Гуандо мужийн захирагчаас яаралтай шуудан хэрсэн. Бээжингээс хэглсэн дайны гал одоо бүр Шанхайд хурж улам газар авч дайны гал нэмэгдэж байгаа гин. Хятад улс цэрэг зэвсгийн хүчээр давмгаж гисэн гол асуудал нь манай цэргийн хүч хаажмаар суларч байгаад байна. Сайн сонсцгоо. Япон болон Орсын хооронд болсон дайны дараа манай цэргийн хүч сайн дурын цэргүүдийн давталгооноос болж биш. Өвчний хуршгаар суларсан. Сайта. Цэргүүдтэй хамт байгаа эмэгтэйчүүдийн тоог нэмэхгүй болоо бид ямар ч тулаанд оролцож чадахгүй. Тиймээс яаралтай Солонгос эмэгтэйчүүдээс эрүүл залуу охтыг сонгож тэднийг дайны талбарт байгаа цэргүүд рүү явуулах хэрэгтэй. Манай Жуннуугийн цагтаагийн газар дайны хангамжийн ажлыг хариуцсан ажиллаж Японы цэргийн хүчийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлье. Бас нэг зүйл сануулъя. Японы эзэн тулс 1925 онд бага насны хүүхдийг бэлгийн амьдрал дуруу татгаас татгалзсан олон улсын холбооны гэрээнд гарын үсэг зурсан их гүрэн. Та нар яасан ч Амбан сайдын газар болон Гуандо мужийн цэргүүд хоорондоо мэдээлэл солилцсон талаар бусдад мэдэгдэж болохгүй шүү. Энийг сайн санаж явах хэрэгтэй. Тэгэлгүй яах вэ сайта? Бид хувийн байгууллагууд болон Японы талд ажилладаг хүмүүстэй хамтарч ажиллах болно. Амбан сайдын газар болон цэргүүдтэй холбоотой мэдээллийг нууц хэвээр байлгана. Тэрнээс гадна энэ мэдээлэл хожим задарлаач гэсэн цэргийнхэн болон Амбан сайдын газар энэ хэрэгт холбоотой гэсэн ямар ч нотлогоо олдохгүй. Нотлогоо олохгүй бол тэд яаж чадахгүй шүү дээ. Дараа нь асуудал гаргахгүйгээр сайн зохицуулаарай. Мэдлээ сайта. Бид ядуу тарчиг амьдралтай эрүүл чирэг залуусыг сонгох болно. Сайн байна. Маш сайн. Гайхалтай. Та хэн бэ? Яасан ч царайлаг юм битээ. Хөөх. Тэнгэр минь. Ямар олон залуу охид вэ энэ чинь? Бурхан минь. Та нар чи хэн бэ? Та дарга нь юм шиг байна. Сүүлийн үед ямар ч үзэгчгүй байхад үзүүлбэрээр 100 вон олж чадах уу? Үгүй та нар чи юу хүмүүс вэ? Ямар чанга ярддаг юм бэ? Та сонин уншаагүй юм уу? Хятад руу явж ажиллах совилогч бүртгэж авч байгаа юм л да. Та энийг унш та. Харда. Шанхайд ажиллах совилогч бүртгэж байна. Цалин нь сарын 50 вон юм уу? Ямар ч мэдлэггүй ээж яаж совилогч болох юм бэ? Дайны талбарт гэмтэж шаргацсан цэргүүдийн шархын цэвэрлэж боож хоол ундыг идүүлж уулгах юм л да. Холдороо. Хадагтай. Энэ ажилд зөвхөн эмэгтэй хүн л авах юм уу? Би боол хийхдээ сайн шүү. Ах минь дээ. Совилогч ажилд авч байгаа шүү дээ. Совилогч.
Кинсоны хөдөлмөрийн алба дайны талбарт цэргүүдийг асрах сувилагчдыг бүртгэж байгаа мó? Манай циркийн ажилчдын дунд Япон цэргийн шархыг боож асрах хүн байхгүй. Эндээс гар. Эндээс гараа. Явцгаа. Үгүй та жаахан байцал да. Энд л нэрээ биччих. Нэрээ бичгэл юм бол сар болгон 50 вонтой болно гэд байна шүү дээ. Эндээс гар гэж хэлсэн шүү. 50 вон. Нэрээ бичээд л болоо. Эндээс гар. Гараач Нэрээ дээ. мөнгө өгье шүү. Алив цаашаа гар. Нэрээ л биччих. Гараач дээ. 50 Эндээс вон. гар. 50 вон шүү. Алив явал та. Нэрээ бичих юм бол мөнгө өгнө. Яв гэж байна шүү. Нэрээ бичгэл дээ. Масако. Өнгөрсөн шөнө юу болсон бэ? Лара хайцсан. Сэрэнгүүтээ Лараг асуух юм? Юу болсон юм бэ? Таныг согтоод унчихсны чинь дараа сайн харж байгаарэ гэж хэлээд л явчихсан штэ. Намайг согдсны дараа явсан гинэ. Сасато Хироши. Чиний төлөө. Яа харахгүй. Ганц ундгал арх уусан та. Иганто зочид буудалд чиний араас дагсан гэлөө. Игэн тө хөөр зоригтой болоод л тантай хойртож дотносож байгаа. Би ч гэсэн мэдж байгаа. Битгий санаа зов. Лара. Лара. Лара чи өрөөндөө байна уу? Лара хаалга онгойлголтоо. Лара. 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 Хаглах тэслэгч Кимура сонсч байна. Ахлах тэслэгч Кимура. Игантог эндээс зайлуулад өгөөч. Юу гэсэн үг вэ? Иганто Асука зочд буудалд байгаа юм уу? Ойлголоо. Би удахгүй очлоо. Лара. Лара. Өрөөндөө байна уу? Чамтай ярих юм байна. Лара. 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 Иганто.
Чамайг ямар их хайваа. Даргаыг ятгах хамаргүй байлаа. Юу ч гэсэн ажил руу явъя. Ажил руу гинэ. Ажилдаа яв гэж юу? Тийм ээ, оройтх нь. Хурдан суу. Явъя. Асуудалж үүсгэн те. Бүгд совилогчийн ажилд орох гэж бэлдэж байна. Нэг л хачин санагдаад байна да. Совилогчийн мэдлэггүй залуу охтыг сарын 50 оны цалинтай ажилуулна гэдэг чинь. Их сургууль төгссөн эрэгтэй хүнч тийм их цалин авч чадахгүй. Яаж ч бодсон. Залуу охтыг авч явах гэж байгаа нь цаанаал нэг сэжигтэй санагдаад байна. Би учрыг нь олж мэдээдхий. Дэслэгч. Таны би зүгээр үү? Жоннуугийн цагдаагийн газар Сата Хироши байна. Би байна. За. Ямар нэг юм болоо юу? Өнөө өглөө Кенсоны хөдөлмөрийн албанаас совилогч ажил бүртгэхээр 2 хүн ирсэн. Манай цэргийнхэн бүртгүүлэх гэж байгаа. Итгэж болох болов уу? Тийм үү? Ойлголоо. Би судлаадах юм. Хаана угаам? Цэрэг дээр байна. Сонхогийн гэрлөө явахгүй. Кенсон дэм буудалд амьдрна. Цэрэг юм уу дэм буудал руу холбоо бариарай. Ойлголоо. Удахгүй холбоо барья. Бүгд жагсаад. Анхаар, номхон. Яслаад. Болно. Өнөөдрөөс онц байдал зарлж байна. Хотын нийт 13 дүүргээс дайны талбар руу явах эмэгтэйчүүдийг бүртгэж авна. Мэд залуу охтыг бүртгэж авахад ямар нэгэн асуудал гарахаа сэргийлж хувийн байгууллагынд туслана. Цуу яриа гарахаа сэргийлж энэ талаарх мэдээллийг нууц хэвээр байлгах ёстой шүү. Мөн Японы цагдаагийн газар энэ хэрэгт тусалж байгааг Солонгос хүмүүст огтхонч мэдэгдэж болохгүй. Япон цэргийн хүч чадлыг нэмэгдүүлэхийн тулд бүртгэлийн ажилд анхаарлаа хандуулж ажиллах ёстой. Мэдлээ! Төрөөч Гойсо чамд баяр хүргэе. Ерөнхий дарга Кимура чамайг дэслэгчийн албан тушаалд томилох тушаал буулгасан. Юу? Намайгу? Дэслэгч болно гэж юу? Баярлалаа. Сато Хироши. Мишэ. Ганто. Чамайг ахлах төрүүч болгож тушаал бууруул гэж ерөнхий дарга тушаасан. Ахлах төрүүч Ганто. Асуулт байна уу? Байхгүй. Тарж болно. Баяр хүргэе дэслэгч Гойсо. Хатаарх Марима. Дэслэгч.
Ороод ийшээ суу. Чи Мураяма Ёшио даргын талаар сонссон уу? Намайг чамд сайн хандаж байгаа гадралж явах гэж бодоод өчигдөр юу ч болоогүй юм шиг дөрөсгсөн юм. Ядах гэж баггүй зовсон. Ямар ч хүн даргийнхаа тушаалыг даган шүү дээ. Аав чамайг ажлаас битгий хал гэж тушаасан юм. Араа гэж ахлах төрүүч болгож үлдээлээ. Чи жаахан л хүлээч. Чамайг буцаагаад дэслэгч болгоно. Баярлалаа. Нэрэ тийм. Чи миний амьдраараа гэсэн байрлал нүүгээгүй байна лээ. Өчигдөр чамтай холбоо барьж чадахгүй ямар хэцүү байсан гэж. Энэ бол тушаал шүү. Өнөө орой миний хуучин байрлал нөө. Тэгье. Байна. Ахлах дэслэгч Кимура байна. Эстрэгнэ. Сато Хироши. Хүлээж бай. За. Одоо юу? За ойлголоо. Одоо очлоо. Мөгдө надтай уулзъя гинэ. Чи жолоо бэр. Намайг ахлах төрүүч болгож дэрэгдээ байлгах гэсэн юм биз дээ. Чи ямар далд санаа агуулж байгаа юм бэ? Дахиад намайг сэжиглж эхлэе юу? Иганто. Чи үнэхээр багтай хүмүүс юм бол харж л байгаарай. Би чиний багийг заавал хуулна да. Кянсанаас олон хүн бүртгүүлж байна уу? Тэгэлгүй яах вэ? Энд бүртгүүлсэн хүмүүсийн нэрс байна. 2000 хүн. Кёнсаносгийн 2000 хүн бүртгүүлсэн. Хуан Бу Ён. Сайн байна уу? Сайн байна уу? Үүргээ сайн биелээрэй. Сар болгон 50 ван өгнө үсттэй. Тэгэлгүй яах вэ? Сайн ажил бол урамшуулалт хүртэл өгнө. 50 вон. Цалин авна, юм сурна, нэг самар 2 туулаа буудна гэсэн үг. Какао. Чи юу хийж байгаа юм? Болохгүй гэж хэлээд байхад тоглолт зохион байгуулна гэж байна. Бид тоглолт хийж байж л хоолтойгоо залхна. Цагдаа нар цагдаж хинаад байхаар хинч тоглолт үзэхээр ирэхгүй штэ. Та нар хэдий болтол бидний хяналтандаа байлгах юм бэ? Бид ер нь ямар гим хийсэн юм? Хэр олон хүн циркийн тоглолт үзэж сэтгэлээ тайвшруулдаг гэж бодож байна. Инээж зугаацч чадахгүй байхад манай циркийг хаах гэж юу? Какао. Буцаад яв. Ахлах дэслэгчээ. Хордол. Гүцтгэе. Явцгаая. Үүнээс хойш дахиж та нарыг хяналтанд байлгахгүй. Та нар сэтгэл амар ажиллаа хий. Оо мөгдөн. Надтай түрүү ярилцаач.
битгий бүртгүүлээрэй. Совилогч болгохгүй. Цэргүүдийн хувийн хэрэгцээг хангуулах гэж байгаа. Ойлголоо. Би чамд итгэж байна. Чамайг дахиж хянаж цагдахгүй. Харин оронд нь чи надад зүрх сэтгэлээ өг. Намайг тавил да. Чи надаас ямар нэг юм нугаад байгаа юм биш үү? Хэрвээ чи надаас юм нуувал би юу гэдгийг олж мэдээд бүгдийг устгах болно. Агтх төрөө цаато. Дагаад яв. Канто чи намайг сонсч байна уу? Би ахын минь аминд хүрсэн багтай хүнийг заавал хорно. Ингээд чи ах ээж хоёрыг ч аминд хүрсэн гэмт хэрэгтнийг яагаад барихгүй байгаа юм? Би чиний оронд байсан бол бүх ажлаа хойш нь тавьж байгаад тэр хэрэгтнийг мөрдөх байсан. Чи нэрэн өмнө надад хэлж байсан шүү дээ. Гэр бүлийнхний чинь аминд хурц чамайг хороохоор завдсан хүнээс өшөө авалгүйгээр нүдэн чадахгүй гэсэн. Гэтэл яагаад ах ээж хоёрыг чинь нөгөө ертөнц рүү явуулсан гэмт хэрэгтнийг хайхгүй байгаа юм? Чи ямар нэгэн зүйл мэдж байгаа. Манай ээж ах хоёрыг хэн хороосныг чи мэдж байгаа. Тийм үү? Хэлээч дээ. Мэдэж байсан бол чамд шууд л хэлэх байсан. Яалаа гэж нуух юм? Сэтгэлийн шархыг чинь хөндсөнд намайг уучлаарай. Явцгаая. Химээр шүүмч. Ах чинь ээжийг минь бууцсныг мэдчихэё. За яах вэ? Нэгийг үзье л дээ.
Тэр Сато Хироши гэдэг залуу Гимпэйг санаж байна гэсэн. Таван жилийн өмнө мен Волгонд байхад чиний амийг аварсан солонгос хүн мөн гэлөө. Амийг минь аварсан болохоор гишүүнээр элсүүлэх гэсэн юм бишээ аваа. Цэргүүд рүү эмэгтэйчүүд явуулах ажлыг Кенсонд чи хариуцаж ажиллаарай. Мэдлээ. Алдаа гаргалгүй хичээж ажиллах болно. Миний бодлоор энэ сургуулийн албан ёсны зөвшөөрөл авах алтан боломж байхаа. Тийм биш гэж үгэнтэй. Хэрвээ сурагчдыг совилогчийн ажил хий гэж ядгаж чадвал Солонгосын охидын сургууль албан ёсны зөвшөөрөлтэй болоход нэлээд дөхөн болох байх шүү. Хэдэн сурагч явуулж болох бол? Захирлаа. Та чинь юу хэрнэ вэ? Олон сурагч байх тусмаа сайн шүү дээ. Ойлголоо гүнгийн авхай. Төгсөх ангийн сурагчдад ажлын байр олдлоо гэж хэлвэл татгалзахгүй, харин ч олон сурагч явах байх. Ямар гайхалтай санаа вэ? Хонгор минь. Та нар ийм их хичээл зүтгэл гаргаж байгаа юм чинь манай цэргүүд гарцаагүй ялах ёстой. Гүнтэн. Дөрвөлээ ялалтын төлөө тогтооцоох уу? За, Япон цэргийн ялалтын төлөө. Эмээ, би совилогч болох гэж байгаа. Совилогч аа? Тэгэд юу хийх юм бэ? Өдөр нь зэргүүдийг эмчилж, оройн хичээл хийнэ гэсэн. Гадаад руу явж сурснаас баг ямар ч ялгаа байхгүй. Гоё гоёц. Имэн мөнгө олох хэрэгтэй. Чи заавал явах ёстой гэж үү те? Битгий санаа зовдоо эмээ. Манай захирал онц сурлагатай сурагчдыг л явуулж байгаа гэж хэлсэн. Би ажлаа сайн хийнэ. Хичээлээ ч бас сайн хийгээд эмч болно. Тэгвэл та минь урт удаан аз жаргалтай амьдрын шүү дээ эмээ. Миний охин үр миндээ. Дарга та хүрээ дэрвөө. Энэ миний зээ охин байгаа юм. Даргатай мэндэл. Дарга төр хүлээгээж охиныг минь сургуулиас нь совилогч болгох гэж сонгосон гэсэн охиноо явуулж болох болов уу? Санаа зовлтгүй явуул. Баярлалаа. Баярлалаа дарга. Танд баярлалаа. Ашгүйтэй зөвшөөрч өглөө. Бөөё, сава. Та хоёр бэлэн үү? Кенсоноос яаралтай явъя. Дарга. Бид хоёр явлаа. Уучлаарай дарга. Би сайн бодоорой. Хаачихнуу та нар? Хуан Бу Юн Суа. Та хоёр совилогчийн ажилд орно гэж бүртгүүлсэн байгаа. Та нар биднийг хуурсан байна. Явахгүй гэж хэлсээр байхад хүч хэрэглэж байгаа чинь хүн барьцаалж байгаагаас өөрцгүй. Энэ муу чинь юу хийгээд байгаа юм? Чирээд гарга. Мэдлээ. Тавиач! Буюн. Хурдан гаргаач. За.
Алив яваач та чи. Битгий эсэргүүц. Дуугүй дагаад яв. Яан гинэ? Яан гинэ чи? Ахлах дэслэгч байгаагүй бол чи аль хэдийн үхчих байсан юм. Сайн яваад ирээрээ. Эмээ, битгий санаа зовдоо. Би бодорой. Би захаа бичнэ. Сүний. Хэрэггүй эмээ. Аваад яваа гэж байна. Та амттай хол авчи дээрээ. Баяртай. Хөдлөөрөө. Сүний. Сайн яваад ирээрээ. Сайн яваарай ах минь. Очоод цэргүүдийн шархыг боож хичээл хийн гэсэн. Тийм ээ, тэгнэ гэсэн. Ирж байна. Машин ирж байна. Ашгүй ирж байна. Ирчихлээ. Нэрсийн тулга. За. Хөөрхөн охтууд минь сайн байна уу? Сайн байна уу? Өнөөдөр бүрч хөөрхөн харагдаж байна. Бүгд ирсэн байна уугүй юу шалгаатхыг? Уумаас уу? Байна. За. Чин сүний? Би Хөөрхөн юм аа. Магтай хүн байна. Явшигч. Зугтаарай. Магтай хүн.
Замаа солд. Совилогч болгох биш. Биднийг ашиглах гэж байгаа юм. Зүхтаарай. Намайг тавь. Талгаа төгөө чамайг. Гойч. Би чамайг аварч байгаа юм шүү. Намайг битгий эргэлзүүл. Дугаар анги төгсөв. Монгол телевизийн кино гадаад нэвтрүүлгийн алба 2012 он